За хувьцааны галт хэрэг гэдэг үг та бүхэн зааж өгье. За дуу нь ер нь бол юу юм бэ? Re diез минорын дуу байлаа. За эндээс ицсэн битүү барилтаар эхлээд тоглож үзүүлье. За интро болохоор Re diез минор, Sol diез минор, C major, за La diез major, Sol diез minor, Re diез minor, C, Sol diез minor, La diез major, Re diез minor. За ингээ интро дуусчихна. За бадаг ерөөдөө яг адилхан тоглоно. Адилхан. Интро дуусахтаа энэ Re diез minor руу орж дуусчихсан бол бадаг болохоор зүгээр La diез major дээр дуусчихна. Энэ төгсөл болж байгаа гэсэн үг. Тэгээд хоёрдугаар үднийг адилхан гэж яваад C major, La diез major, Sol diез minor, Re diез minor, C major, Sol diез minor, La diез major. За ингээд батан явж байгаа гэсэн үг. Дахилт нь за ингэ явсан. Дахилтан цаа ямар барилтууд юу гэхээр Re diез minor, Sol diез minor, Do diез major, Fa diез major. Тэгэхээр Re diез minor, Sol diез minor, Do diез major, Fa diез major, La diез major, за Re diез minor. За дахилт. За сүүлд нь дахилтын нэг сүүлийн хэсэг нэг жоохон аян явшаад болчихсон тэр хэсэг нь. За энэ хэсэг Re diез minor дээр дахил дуусахтаа шууд C major аваад тэгэхээр Do diез major аваад тэгээд Fa diез major аваад La diез major аваад за ингээ болж байгаа. Тэгээд цаашаа өнгө дэш тунхтай. Ингээ дахилт нь өнгө дэшлээ явчихж байгаа. Энэ дээр өнгө дэшгтэй барилт нь бол Mi minor руу өсөж ирж байгаа. Тэгэхээр Mi minor задгаагаар хэлж байгаа. La minor, Re major, Sol, La mi minor, La minor, Re minor, Re major, Sol, C major. За ингээд ихэд бол босч гэсэн үг. За тэгээд цохилтыг та нар анзаарч 4-ний 4 хэмжээ. 1-ийн 2-ийн 3-ийн 4-ийн 1-ийн 2-ийн 3-ийн 4-ийн гэсэн хэмжээ байгаа. 1 2 удаа доош паузтай зогсож байна. Тэгээд дэшээ 3 удаа зохиод доош нэг болгоно. 1 2 3 4 гэж тоолж болно.
Ямар ч сан та за энэ хэмжээгээр тоглож байгаа гэсэн үг. Тэгээд аккордууд маань ихэндээ ингээ ре дизээс эхлэхээр маш олон хаалттай аккордууд, барилтууд ингээ баригдаж байгаа учраас хэцүү байна. Асууж байгаа хүмүүс ялангуяа. За тийм учраас та нар капо байвал капог 6 дээр авчиад энэ ч ре диз минорыг ля минор болгож тоглож болно. За одоо ля минороос дууг яаш гэхээр харъя. За би дууг эхнээс нь дуулаад тоглож үзүүлээ ля минороос. Ля минор, ре ми минор, фа мажор, ми мажор, ре минор, ля минор, фа мажор, ре минор, до, ми мажор, ля минор. За ингээ интро дууссан. Одоо саби алтчлаа. За тэгэнгүүтээ дуу дуусаад ард нь нөгөө интроныхаа төгсгөл хэсэг тоглолцоо. Тэр нь болохоор ингээд тоглоод
дахиад энэ доор за тэгээд хамгийн сүүлд интрогоо тоглоод дууссан юм байна. Ихэн тоглож исэн яг барилтууд гэсэн үг. За тэгээд сая ля минорс болохоор хэрэгцээ амархан байгааз амархан болж байгаа гэсэн үг. Ля минор, ре минор, ля минор, ми минор, фа мажор, ми мажор, тэгээд ре минор, ля минор, фа, ре минор, ми гэсэн дараалал. Дахилт нь болохоор ля минор, ре минор, соль, до, дахиад ля минор, ре минор, соль, до, ми, ля минор. За дахилт бол ерөөсөө бүр амархан. Адган дээр тэгэхээр ля минор, ми минор, дараа нь фа мажор гэж байна. За энэ фа мажорыг танаа дарж чадахгүй байвал энэ 3-3-аар даржгаад 1-р 3 хаадаг хэсэг дээрээ 2-р үцэг гараад тэгээд 6-р үцэг дээрээс нь ингээд тулаад хаачих хэрэгтэй. Ингээд задгаад өгч болно. Нэгийг бас дуурахгүй хаачвал зүгээр. Хоёрыг дарамгаад 4-өө 1-р үцэгт болчихно гэсэн үг доош ингээд дууг болгоно. Хоёрыг дарцсан 1 дууг. За тэгэхээр 6 дууг. За ингээд өгч болно гэсэн үг. Ля минор, ми минор, до фа ингээд болчихно. За ми мажор. За юм байна. За тэгээд хамгийн сүүлд өмнө дээшлэх заавал шаардлагатай бол биш. Тэгээд өмнө дээшлэмээр байвал ямар барилтууд ирсэн. Тэгэхээр энэ чинь ля диез минор энэ миний гитарын мөрөн бүтэн учраас ингээ гар багтахгүй. Зарим гитар юм хулаацтай байгаа. Тэгэх юм бол барилт барихад бол айгаа битгхэн байдаг. За тэгээд энэ эндээсээ ингээ доош харахаар энэ 1-р лад гэсэн үг. 1 2 3 4 5 6-р ладан дээр хуруу хагаад 7 8-р ладан дээр доор энэ барилтыг үүж. За энэ бол ре диез минор. Тэгээ дараа нь энэ 1 2 3 4 4-р ладан дээр хаалт хийгээд энэ бол соль диез мажор. Дараа яг энэ дээр 3 2 3 4-р үцэг дараад энэ бол до диез мажор. Дахиад ля диез минор, ре диез минор, соль мажор, соль диез мажор, до диез мажор, фа мажор, ля диез минор. Ингэж дуусна гэсэн. За тэгээд энэ дууг бол ингэж тоглож болох нэ. За аль эсвэл бүр штэ. Бид шууд угаасаа анхнаас нь ми минороос тоглож болно гэсэн дуугаа. За ми минор гэх юм бол за ми минор си минор орж ирнэ. До мажор си мажор, ля минор, ля минор, до си мажор. За ингээд интро дууссан гэж байна. За одоо бадаг болохоор яг санхтай адилхан. Ми минор, си минор, до мажор, цад, си мажор, ля минор, ми минор, до руу шилжин, тэгээд ля минор, си мажор гэсэн. За ингээд бадаг. Тэгээд дахилт нь ми минор, ля минор, ля мажор, тэгээд соль, тэгээд автанд ми минор, мажор, соль мажор, да, си мажор, тэгээд ми минор. За ингэж тоглоно.
За энэ дээр ганц C minor байна. C major байна. Хоёр бүтэн барилт. За энэ барилтыг бас чадахгүй байвал та нар зөвхөн нэгдүгээр утсыг дараад 1 2 3 4-ийг тоглоно гэсэн үг. Тэгээд дээд хоёр утсыг өгөхөд бол тоглохгүй байх хэрэгтэй. Тэгээд цогцолтоо доогоор юм. Ингэж тоглоно гэсэн үг. До цаад major minor нэм бөгөөд major C minor C major ялгаагүй нэгээ дараад дээрээ тоглохгүй доогоор. За ингэж тоглож шүү дээ. За тийм ээ. Тэгээд ойлгохгүй юм байвал комент бичээд асууж болно. Тэгээд дугаа бичлэгээ үзээд дагаж тоглоод сураарай. За амжилт хүсье. Дараагийн хичээлээр уулзлаа. Баярлалаа.